EBS телевизийн сурвалжлах баг амрын талбайгаас танд хүрч байна. Тэгэхээр амрын талбайд бол одоогийн байдлаар ажиллаа хий 50 жагсаал болон бас иргэд сонгогчдын гарын үсгийг цуглуулах үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс бэлтгэсэн сурвалжлагыг одоо хүргэе. Амралтын өдрүүдээр угаасаа яг гэрдээ байгаад амьдсангүй. Тэгээд өнөөдөр гараад ирлээ. Хүүхдэд цэцэлт өгчөөд. Тэгэл нэлээд суулаа ямарсан хүмүүс нэг ирэхгүй л ашигч залуучууд маань өний өсөлт нь гайг байгаа юм байлгүй дээ. Ажиллаа хийж ирэх гэж бодоод байгаа юм байлгүй дээ л гэж бодож байна. Бид нар бол яг хэвдээ мэдээж хотод нэг Улаанбаатар залуучууд маань зогсож байгаа. Тэгээ бид нар орон нутгтаа ингээд адилхан ингээд нэг цагт орчихсан ингээд зогсож байвал бас зүгээр юм болоо да тий. Бид нар чинь залуу хүмүүс өшнөө татвараа төлж байгаа, бүх юмаа төлж байгаа. Тэгээд ингээд юмны үн ингээд огцсон ингээд нэг өдөр босоод ирэхэд л ингээд үнд орсон байна гэдэг чинь биднэрт бол айгүй хүндлээ. Тэгээд авчгаа цалин маань хэд илээ. Тэгээд өөр хүүхэд нэг бол өөр хүүхдээ олоод ирэхээр чинь залуучууд бид нар чинь өчнөө ингээд хуваагаад эхэлнэ. Тэгэхээр ганцаараа байсан амьдрал ямар болох вэ? Хоёул болохоор ямар болох вэ? 3 4-тэй болохоор ямар болох вэ? Тэгээд ер нь бол жоохон хүндлээ дөө. Бүх зүйл одоо хуулийн доорлол оршдог учраас тийм ээ. Нэрвдэгч бус одоо хуулийг тэгээ бүгдийг тийм ээ халах хэрэгтэй. Ялангуяа ямар хууль дээр тийм ээ хэл хавд одоо навилгал хэлтгөө гарангүй байна гэдэг. Энэ зүйлээ хамтдаа бид нар ард иргэдээс мэрэгжлийн хүмүүсээс нь санал хүсэлт аваа тийм ээ. Богд ард иргэдийн саналаар нь хуулийг шууд өөрчлөх хэрэгтэй байна. Нэгдүгürt. Инфляц одоо юм чи ер нь бол дундаж бүтээгдэхүүний үнд бол 2-оос 3 дахин өссөн байна. Тэгэд одоо та бодоод бас Америк тийм үү одоо судалгаар одоо Америк чинь 1 литр сүү тийм ээ. Европын оронд чинь 1 литр сүү 3600-аас 4500 оронд багт чинь тийм ээ. Монгол болохоор 1 литр сүү хэд вэ? 3600 тийм ээ. 600 хүрчээд байна. Тэгэд өнөөдөр манай эдрэг хөдөлгөөн хөгжсөн ямар байна? Америк ч гэж дундаж цалин $6,000 байна. $6,000 гэж одоо Монголд өнөөдөр доллар ч 3,000 хүрсэн учраас нийт 18 сая төгрөг. Тэгэхэд манад энэ төр дундаж цалин бол ерөөсөө сая 200 мянган цаас дотор л энэ дундаж цалин тийм ээ. Тиймэрхүү ч. Тэгэхээр чи энэ цалин юуны үнэлгээний хүчээр маш их зөрүүтэй байгааз. Тэгэхээр чи бид нар ч ерөөсөө өрнөөс өрөө оронд тийм үү? Өрнөөс өрнөө оронд л ерөөсөө амьдарч ш тийм ээ. Бид нар өнөөдөр сонгогчдын эрх ашигыг хамгаалсан ийм хөдөлгөөн өрнүүлээд өнөөдрийн үйл ажиллагааг зохион байгуулж байна. За энэ яагаад ингэж бий болсон бэ гэхээр нэгдүгээрт 2020 оны улсын их хурлын сонгуулиар 20 дугаар тойрогт манай Орхон аймгаас Норвын Алтан хуйг бие дааж нэр дэвшээд 17,000 гаруй иргэдийн саналыг аваад сонгогдсон гишүүнээр. Ингээд гишүүнээр сонгогдоод байж ах хугацаанд 2021 онд Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулиар нэр дэвшиж ингээд одоо ардчилсан намд иргэд орсон. Уг нь бол бие даагаад энд өчнөө одоо сайхан юм ярьж иргэдийнхаа төлөө ажилланаа гэд явсан хүн чинь одоо өөрийнхөө эрх ашигын төлөө бол одоо тэгээд ерөнхийлөгчд нэр дэвшихийн тулд ингээд ардчилсан намд иргэд орчиж байгаа байхгүй юу? Өнөөдөр ардчилсан намдмаас энд нэр дэвшсэн бол их хурлын гишүүн болооч үгүй ч тийм ээ. Ингээд 17,000 гаруй иргэдийн одоо сэтгэл санаагаар тоглож мөн одоо залилж одоо хуурам мэхэлж энэ одоо бол бас Монгол улсын үндсэн хуульд заалттай хуурам мэхэлсэн, залилсан гэмт хэрэг болчиход байгаамаа. Тийм учраас одоо эргүүлэн татах үндэслэлтэй гэж бид нар үзэж байгаа юм. За хоёрдугаарт 2012 оноос 16 онуудад Монгол улсын ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаанд за энэ Алтан хуйгийн засгийн газар одоо энэ хөгжлийн банкнд давуу эрх олгоод бондуудыг босгож энэ бондуудын мөнгийг одоо хувилдаж, бүлэглэж одоо өөрсдийн одоо бүлэг этгээдүүд болон өөрсдийн одоо хамааралтай одоо энэ компаниудаа энэ мөнгийг бол одоо цацсан байдаг. Ингээд одоо өнөөдөр найдваргүй зээлдэгч нар болцсон төрөөс одоо энийг одоо тэглэх ийм одоо шаардлагатай болцсон байсан байдаг. За тэгэхээр бидний өөр хүүхдүүд одоо төлчин виз гэж одоо өөрөө улсын их хурлын эндэр дээрээс хэлж ийсэн. Бид нар бол тухайн үедээ бол одоо зүгээр нэг сонсоод анзаараагүй өнгөрсөн. Гэтэл ийм их одоо Монгол улсын үндэсний аюулгүй байдалд харьцлах тийм ээ Монгол улсыг одоо сааралж жагсаалтанд оруулсан олон улсын валютын сангийн хараа оруулсан ийм одоо гэмт хэрэг үйлдчихэд өөрсдөө бүлэглэн идчихэд мэдээж Норвын Алтан хуйгийн хүүхэд төлөхгүй штэ. Бидний хүүхдүүд төлнө штэ. Ард түмэн төлнө тийм ээ. Тэгэхээр ийм юм байж болохгүй маа. Энэ хөгжлийн банкны асуудлаа хөгжлийн банкнаас одоо тэр найдваргүй зээлдэгч гэдэг байгаа хүмүүсээ өөрөө төлөөч гэсэн одоо ийм бас шаардлагыг түргүүлж байгаа. За ингээд энэ олон бондуудыг бид нар мэдээж хэрэг одоо хэн нэгэнд нялзаахгүйгээр одоо мэдээж хэрэг өнөөдөр энэ засгийн газар өнөөдөр энэ асуудлыг гаргаж тавиагүй бол
Өнөөдөр энэ хөгжлийн банкны асуудал бас ямар ч байх ёстой юм бэлээ тийм ээ. Тэгэхээр нөгөө өөрийн эвдүүлсэн шоргоолч шиг өнөөдөр энэ хөгжлийн банкны асуудал сөхөгдөөд гараад ирэхээр эдгээр одоо шоронд орчно гэдээ өөрөөсөө одоо ямар л болох акц юу вэ? Одоо бүгдийг хийж штэ жагсаал цуглаа. Тэгэхээр энэ үнийн хөөрөгдөл бол энэ олигоор хавширчдоос хамааралтай гэж би хардж байгаа бид нар. Ингэж ч харагдаж байгаа. Тэгэхээр одоо саяын хэдэн хоногт энэ Улаанбаатар хотод төв талбай дээр залуучууд одоо жагслаа цуглалаа шүү дээ тийм ээ. Эдгээр бол зөв. Гэхдээ яг хөгжлийн банкыг ярихгүй байгаа юм. Энэ нь одоо бас ноцтой байгаад байгаа байхгүй юу? Зүгээр л ажиллаа хий, үнийн хөөрөл тэгэл ингээд одоо бид нар эх орондоо сайхан амьдрмаар байна гэдэг байгаа байхгүй юу? Энэ хөгжлийн банкны энэ аимшигт хэрэг одоо энэ их мөнгнүүд тэр бүлэг этгээдэд очиагүй бол Монгол улс саарл жагсаалтанд ороогүй бол 90-95 онд 1990-95 онд арчлал гарч ирээд үндэсний үйлдвэрүүдийг устгаагүй бол өнөөдөр бүгдээрээ ажилтаа төрөлтөө эх орондоо сайхан амьдрах байсан. Тэрнээс илүү одоо технологи хөгжсөн, илүү сайхан үйлдвэрүүд шинчлэгдэж баригдах ёстой байсан. Ажлын байр бол байхгүй биш байдаг байсан. Гэтэл арчлал гарч ирээд. За арчлалыг би муулахгүй ээ. За бас зөв. Одоо дэлхийд даяар улс оронд арчлал мандсан тухайн үед. Гэтэл арчлалыг хэдэх хэсгийн бүлэг хүмүүс өнөөдөр гарч ирээд ингээд нөгөө тийш нь эргүүлээд тавьчлаа. Ягаад үндэсний тэр мянгаад үйлдвэрүүдийг устгацсан? Ягаад ард иргэдийг ажилгүй орлогогүй болгоцсон? Эндээс үүдэлтэд ягаад одоо өнөөдрийн Монгол улсын ерөнхийлөгч байсан Халтмаагийн Баттулга 17 чингэлэг экспертийг анх удаа оруулж ирсэн. Ингээд ажилгүй орлогогүй улсууд чинь тэр экспертийг тэр архийг уугаад өнөөдөр архичд болоод хүн хогийн цэг нээгдээд ингээд одоо Монгол улс тэр чигээр одоо сүрэлт хүрсэн. Үндэслэл нь тэр гэж үзэж байгаа. Ийм учраас бид нар энэ хөгжлийн банкны асуудалд ерөнхийлөгч нь ч байсан, ерөнхий сайд нь ч байсан, хэн гуайч байсан Монгол улсын иргэдийн одоо нэгэн адилаар шалгуулах хэрэгтэй. Тийм учраас энэ алтан үеийг одоо эргүүлэн татаж энэ асуудал дээр нь хариуцлага тооцож шалгаач гэсэн одоо ийм гарын үсгийг цуглуулж байгаа маа. Энийг одоо Монгол улсын одоо төрийн 3 өндөрлөг, үндэсний аюулгүй байдлын зөвлөл, хууль зүйн яам одоо юу гэдгийг холбогдох газруудад одоо хөргүүлнэ. Энэ бол хуурам мэхэлсэн, залилсан гэмт хэрэгтэй гэж үзэж байгаа. Монголдо сайхан амьдрын ажиллаа хий хүрээтэй залуусын 50 жагсаал Орхон аймагт инхүү үргэлжилж байна. Зарим залуус үр дүн гартал нь суух болно гэдгийг илэрхийллээ. Үүний зэрэгцээ Орхон аймгаас улсын хуралд сонгогдсон Норвын Алтан уягийг арчилсан намд илсэн нь хууль бус гэж сонгогчид үзэж эргүүлэн татахыг шаардаж сонгогчдын гарын үсгийг цуглуулж эсэргүүцлийн суулт хийж байна.